яа, манай их компаниуд баг. Өмнөх 7 хоногт адилхан ерөнхий яг маркетер болж байгаа юмудаа ярилцаад тэгээд яг харилцааны хувьдтай хэсгээ болохоор бүлбэртэн онцлогч нартаа зориулаад тусад нь бичээд тэгээд бичлэгийг ерөнхийдөө бол Substack руу оруулчихна. Тийм болохоор орж хэмжээг улсуудын хувьд бол санаа зовох шаардлага байх байгаа. Тэгээд энэ удаагийн вебинар байна 11 сарын 24-нд ерөнхийдөө бол бичигдэж байгаа. Ягаад өөртөөсөө нэгтгэл бичихгүй байгаа гэхээр би нэг юм нэвстэй энэ тохиолтой Serenity төстэй спортоор донтсон. Тэгээд 7 хоногийн 5 өдөр өглөө тоглоод байгаа хгүй гэсэн чинь яг нэг маркет онгоогоод вебинарыг хийдэг байсан цагууд дээр тийм нэг яваад байгаа. Тэгээд амжих гоошоо. За. Өмнөх 7 хоног орсон дугаарыг хальт ярилцчихъя гэж бодлоо. Тэгээд яг хоо маркет уналд орж ирээд тэгээд явсан юмнуудыг бол тэр угаасаа мэдчихэж байгаа. Тэн дээр бол хэдүүлээ угаасаа дагаад option level-тэй холбоотой 5900, spider болохоор 590 гэдэг ерөнхий level-үүдийг бол гоцлоо ерөнхийдөө харж ирсэн. Тэгээд тэрний дээр тахтал ер нь бол яг нөгөө мөнгөний урсгал талаас маркет өөрсдөө үргэлжлэх төлөвтэй байна гэдэг бол сэдвүүдийг гаргаад явсан. Тэгээд Substack-наа тэр идэвхтэй чат онцдог хүмүүс бол мэдчихэж байгаа. Тэгээд худалдааны таньтай холбоотой айгуу тийм сонирхолтой хүмүүсийн яриад байгаа юм юу вэ гэхээр дурд нэмчихээр одоо тариф буюу гадаадаас орж ирж байгаа импортын татвар өсөх юм болно. Инфляц өснө. Энэс болоод ер нь бол тэгээд инфляц маань ороод ирэх юм байна гэдэг таамаглалыг гаргасан. Тэгээд яг өмнөх 2016-аас 2020 оны хооронд Трампыг ерөнхийлж байсан үеүүдийг харах юм бол Трамп хятадтай татвар тавихад харин ч эсэргээрээ ер нь бол инфляц буурж исэн юм зүйлүүд гарчсан. Харин эсэргээрээ яасан бэ гэхээр хятадын валют маань өөрөө үнцний алдаад тэгээд нөгөө татвартай холбоотой зөрүүг маань ерөнхийдөө валютын devaluation буюу үнэ алдалт нь ерөнхийдөө нөхөд тэгээд эсэргээрээ deflation болоод явцсан ийм дүр зураг харагдсан байгаа. Тэгэхээр макро эдийн засгч нар бүгдээрээ мэдэмхийрээд одоо энэс болоод инфляц бий болно, инфляц өснө энэ гэж ярьж байгаа төр бол би бол нэлийн эргэлзээд байна. Тэгэхээр хэдүүлээ бол стод инфляцтай гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө цалиныг яг тухайн үед нь 7 хоногоор сар сараар ерөнхийдөө бол хараад ажиллаад явах нь илүү зөв тактик юм болоо гэдэг иймэрхүү би бол хүлээлттэй байгаа. Гэхдээ яг макро эдийн засаг дээр хүмүүсийн ярьж байгаа гол яриануд бол иймэрхүү зүйлүүд бол байгаа. За тэгээд Ярданигээд одоо энэ мундаг хөрөнгө оруулагч байдаг. Айгүй хөөрхөн жижиг юм хөрөнгө оруулалтын гарын аврагын дээр гаргасан өөр нэгэн вебсайттай энэ хөө hedge fundтай хаа бас шинжээч маань 2030 онд S&P 500 ерөнхийдөө 10,000 хүрэх боломжтой энэ гэсэн ийм юу гаргасан бэлээ. Там гаргасан байлаа. Тэгээд Venture-ийн энэ нэг гэж зарлоос Texas дахь юуны үйл хөдлөлт хөрөнгийн салбарт ерөнхийдөө олон онол орж ирж байна гэсэн нэг иймэрдүү яриануудыг бол ярьсан байна лээ. Тэгээд маркет холбоотой, опшн холбоотой юмыг бол өнөөдөр ингэж бодлоо. Яг яагаад гэвэл энэ 7 хоногоор хуучсан мэдээ байгаа учраас хамгийн сонирхолтой мэдээ маань юу байсан бэ гэхээр өмнөх 7 хоног дээр орсон портн дээр Трамп биткойн дээр capital gain tax байхгүй болно гэдэг нэг ийм яриа гаргасан байна. Тэгээд rule of thumb буюу яг баримжаагаар бол 30-аас 40% ерөнхийдөө бол capital gain татвар байдаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэний талаар би аяг бодсон юм аа. За ингээл биткойн дээр capital gain tax байхгүй болгочлоо. Энэ маань яг ямар үйл дагавартай байж болох вэ? Мэдээж бол сайн гэдэг нь бол бид нар мэдээд байгаа. Яг ямар ч үйл дагавартай байж болох уу гэдэг нэлээд бодоод ямар ч байсан Трампыг офис дээр орж иртэл capital gain tax байхгүй болно гэдэг тэр хууль батлагдтал ерөнхийдөө миний бодлоор биткойн бол үргэлжлүүлэн буулшин. Би яагаад гэж бодож байгаа гэхээр одоо жишээ нь биткойныг $10,000 хүн худалдаж авсан байж байгаа. Одоо 97,000 дээр байгаа. Яг одоо яриа хийж явах бол 97,000 дээр байгаа хүн бол мөнгөө 8-9 нуулсан байгаа байхгүй. За хэддээс ч авсан байлаа гэсэн нэлээд ашиг хийсэн байгаа хүн бол тэрнээсээ 30% татварыг төллөө гэж бодох юм бол одоо чинь $80,000-аас 30% татвар төллөө гэдэг юм болно. $24,000 байгаа байхгүй. Би буруу бодож байгаа. Тэгэхээр Трамп үнэхээр capital gain tax-ыг байхгүй болгох байгаа юм бол хэдхэн сар хүлээгээл $24,000 хэмнэж таах гэдэг шүү дээ. Дээрээс нь төрийн биткойны резервийг бий болгоно. Ямар нэгэн хакт бол энийг тэрийгээс болоод Америкийн төр жишээ нь биткойн хураагаад авчихсан бол тэр хураагдаж авагдсан биткойнуудыг
хизээт одоо зарахгүй гэдэг нэг юм мэдээлэл хийгээд байгаа шүү дээ. Энийг бол нэлээд удаа ерөнхийдөө бол ярьсан. За чи нэлээд нэмж хүмүүс аваад ирээд болох би дондор маас таадаг шүү. Тэгэхээр хэрвээ бид нар одоо жишээ нь өөр орнуудын нөхцөл байдал дээрээс одоо хэвлэлээ жишээ нь өөрсдөө бодолтой. За бид нар жишээ нь Орос, Хятад тийм Франц, Герман, Англи одоо өөр юу гэдэг тийм Мексик гэх юм ингээд өөр орн байлаа. Америкт биткойн резерв бий болгож байгаа. Америкт capital gain tax байхгүй болж байгааг хэрвээ мэдчих юм бол бидний зүгээс юу хийх вэ гэхээр урьдчилан биткойн худалдаж авах байхгүй. Тэгэхээр миний бодлоор одоо уралдаад биткойн авдаг яг тийм цикл руугаа ерөөхдөө орох юм байна гэж би бодгоомлоод байна. Тэгэхээр 1 сарын 20-нд inauguration буюу одоо тангараг өргөх ёслол болно. Тангараг өргөх ёслол болохоос өмнө миний бодол биткойн бүр 150,000 хүртэл явах боломжтой гэдэг бид хамгийн би гаргаад байна. Миний нэт гацаад бодвол миний видео зогсчихлоо тийм. Яг ч ярьж байгаа юм сонсогч байгаа. Тэгээд сайн мэдэн Gary Gensler мэдээж ажлаа хүлээлгэж өгнө гэсэн нөхөр таашаал угаасаа өхнө ойлгомжтой болсон байсан. TikTok Realistic-ийн гараад 3 өөр ерөнхийдөө front-end дээр бол орж ирээд $50 сая хүртэл ерөнхийдөө бол нэг өсөж гинэ гэж ярьсан. Тэгээд энд хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр MEV буюу maximal extractable value буюу одоо Ethereum-ээр ярих юм бол minor extractable value гэж ярьдаг. Гүйлгээнүүдийг урд хойноо оруулаад гүйлгээг одоо багцлаад тэр багцласнаас болоод урамшуул ерөнхийдөө орлого олдог ийм хөлбөр ерөнхийдөө бол байгаа байхгүй. Тэгээд энийг JIT-омын давхар хийгээд DST-рүүс ерөнхийдөө орлого өгөөд тэгээд энийг болохоор шинэ төрлийн нөгөө NCM гэж яриад байгаа Node Consensus Network гэдэг ерөнхийдөө бол шинэ төрлийн одоо технологийн шийдлээрээ илүү decentralized болгоо. Тэгээд тэрийн өөр төслүүд ерөнхийдөө бол одоо чинь юу гэдэг JIT-ос олоо оруулж ирээд real-stake хийх боломжтой болгож байгаа. Тэгээд мэдээж point-ууд аваад урамшуулаад авах боломжтой юм болгож байгаа нэг гоё шийдэл гаргасан. Тэгээд JIT-оор би өргөжлөлтөн буурлаж байгаа. Хоёр талууд дээр багт нь ерөнхийдөө авах тохиромжтой байна гэж ярьсан. Тэрнээс хойш нэг 50% өссөн баг. Гэхдээ сүүлд явсан криптогийн өсөлтөөр бол 50% өсөлт бол жоохон гологдохгүй л юм л да. Ягаад тэгэхээр сургуу сонин төслүүд хүртэл нэлээд өссөн иймэр дүү дүр зургууд бол гарсан. Тэгээд наадах нь одоо жишээ сүүлийн 7 хоног хамгийн өсөлттэй байгаа дооснуудыг харах юм бол Stellar Lumen, Sandbox, Mana, Tezos, Polkadot, Celestia, Cardano гэх мэт иймэр дүү нөгөө өмнөх циклээр одоо амар мундаг гэж гайхагдчихсэн нэлээд мартагдсан. Ухаантан баг байгаа үг мэдхий болсон байсан юм дүү төслүүд нэлээд анхаарал татж өсч явж ирсэн. Мэдээж биднес байдаг Phantom Man хөрсөн. Энэ бол аягүй гоё welcome байлаа. Тэгээд XRP мэдээж өссөн. Damping administration дээр баг нэлээд өөр ажилласан энэ дээр гэж бас юм яриадсан баха. Ямар ч гэсэн Gary Gensler ажлаа хүлээлгэж өгнө гэдэг нь маань XRP-д нэлээд сайн мэдээ юм байна гэж багтаа хүлээж авсан. Миний бодлоор XRP яг одоогийн байгаа хэвчээр бол амар overvalued. Ягаад тэгэхээр Solana-гийн fully diluted market cap-ыг харах юм бол 148 тэрбум байгаас XRP-гийн fully diluted market cap 143 сая 143 тэрбум байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор XRP-г short-лоод Solana-г long орох юм бол миний бодлоор сайн ажиллаж болно. Иймэрхүү бас арилжааны айднууд байна. Suvi нэлээд зүйлүүд анхаарал татсан. Suvi-д гарч байгаа апдейтуудыг гарсан чинь үнэхээр олон юм дээр нэг зэрэг ер нь бас ажиллаж байгаа юм билээ. Тэгээд тоглоомтой холбоотой дээр нэлээд анхаарал тоглоомын консол энэ төр хүртэл гаргаад тэрэн дээрээ яг Solana-гийн сагагийн гар утастай адилхан NFT өгөө тэрэн дээрээс урамшуулын аваад явах боломжтой байгаа байхгүй. Тэгээд average transaction буюу нийт хийж байгаа гүйлгээний одоо үзүүлэлт энэ төргээд иймэрхүү юмнуудыг ингээ харах юм бол нэлээд олон юмуд гаргасан байсан. Native USDC integration буюу USDC stablecoin маань өөрөө Suvi дээр ямар нэгэн гүүрээр дамжих хуугаар ерөөсөө шууд юугаасаа Circle гэдэг компаниас ерөөхдөө бол орж ирээд арилжаад гэж хэлж байгаа. Тэр гих мэт иймэр дугуй мэдэнүүд гарсан байсан. Мэдээж гараад нэлээд олон сар болж байгаа. Suvi дээр энэс болоод миний бодлоор Suvi нэлээд өсгөх хаа гэж би олон сарын өмнө ярьж байсан. Та санаж байгаа. TikTok-ийн компани компани юу вэ? ByteDance ахгүй яа. ByteDance-тэй ерөөхдөө бол хамтарч байгаа ийм мэдээлэл ерөөхдөө бол гарч ирсэн. Тэгээд энэ бол нэлээд гол мэдээ байсан. Тэгээд Robinhood дээр
Solana, Pepe, ADA, XRP гэж зооснууд бас нэмэгдсэн. Тэгээд энэ зооснууд маань нэлийн өссөн. Тэгээд Robinhood бол үргэлжлүүлэн яг энэ крипто зах зээл дээр айгу том тоглогчдын нэг байх юм болов гэдэг би бол хүлээлттэй байгаа. Тэгээд Robinhood дээр айгу гой инновацийн юмнууд хийгээд байгаа нас юу гэхээр future арилждаг болж юм. Саяхан бас сонгуулийн үр дүн дээр жоохон арилж болсон гэдэг яриад агшуулсан. Гэхдээ Америкт байгаа улсуудад болсон болоогүй юм болоо миний аккаунтн дээр бол тийм бүсгүйтэй харагдаагүй. За өнгөрсөн 7 хоногоос бол иймэрдүү мэдээнүүд орж ирсэн. Тэгээд энэ 7 хоногийн репорт байна болохоор энэ. Тэгэхээр 26-нд 2 хоногийн дараа FOMC minutes гарах юм байна. Тэгээд manufacturing PMI, core PCE ингээ 27 гараад тэгээд бүр сар гараад ерөнхийдөө бол 12 сарын 2-наас эхлээд ерөнхийдөө бол нэг PMI implement Jolts энэ тэгээд иймэрдүү датанууд нь гараад явах юм байна. Тэгээд эх 7 хоногийн 4-т Thanksgiving байгаа. Тэгээд миний бодлоор Thanksgiving-ээр зах зээл арилжахгүй байна. Гэхдээ би буруу бодсож магадгүй би тэрөөс хүртэл хараагүй. Ямар ч байсан баярын 7 хоног учраас нэг зах зээлийг хөндрөөд унчна гэж бол би бол харахгүй байна. Үргэлжлүүлэн зах зээл дээр бол надад булш байх нь зөв гэдэг ийм дүнэлттэй байгаа. Ягаад тэгэхээр дараа ханш бусад үзүүлэлтүүдийг ч гэсэн харсан тийм байгаа даа. Earnings дээр удахгүй гарч байгаа датанууд гэх юм бол энэ PDD, Baidu, тэгээд Gap, Zoom энэ төрлийн иймэрдүү компаниуд ерөнхийдөө харагдаж байна. Тэгээд CrowdStrike, Dell, Hiring гэдэг Bitcoin miner-аас харагдаж байна. Технологи болон дээр Amazon-ос Anthropic гэдэг AI хөгжүүлж байгаа компани байна. Тэгэхээр 4 тэрбум доллар босгосон буюу энэ компани үнэлгээ маань өөрөө 40 тэрбум долларт хүрч байгаа юм билээ. Тэгээд ийм мэдээ гарсан. Тэгээд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг сонирхоод харсан чинь 20 тэрбум доллар хязгаар байдаг гэж бодох юм бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 2 дахин өндөр байгаа байхгүй. Тэгээд энэ компани үнэлгээ Anthropic-ийн сайн мэдэх хүмүүсд байгаа бол OpenAI-д ажилладаг байсан фаундеруудын нэг нь OpenAI-аас гараад өөрөө компани байгуулад тэгээд Amazon-оос хөрөнгө оруулалт аваад хуучин манай алдарт FTX-ийн лоучин сайн банкнаас жишээ бас хөрөнгө оруулалт авч ирсэн ийм компани байгаа. Тэгээд нэлийн гоё тийм chatbot-тай Claude гэдэг өөртөө chatbot-тай тэрнийх нь feature энэ бас OpenAI ChatGPT-тэй нэлийн өрсөлдөлтүүд аягүй тийм чтэй. Тэгээд AWS маань өөрөө яг энэ дээр энийгээ интеграц хийж оруулаад явах юм байна гэдэг иймэрдүү хүлээлтүүд мэдээлэл өгсөн байгаа. OpenAI өөрсдөө гэсэн AI дээр тулгуурласан search engine-тэй браузер гаргаж магадгүй гэдэг иймэрдүү ярианад хэлсэн байлээ. Тэгээд энэ маань юг харуулж байгаа гэхээр энээр гарч ирж байгаа энэ хүү AI-тай холбоотой технологи маань яг энэ Google-тэй өрсөлдөх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энийг яг ямар талаас нь ажиглаж болох гэдэг нь гэхээр одоо өдөр тутамдаа ингээд мэдээлэл хайх болоод хайх юм бол заавал Google-ийг шаардлага байхгүй зүгээр шууд ChatGPT-ээс асуух болдог болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань ерөөсөө шууд Google-тэй өрсөлдөж гэсэн. Google юугаараа мөнгө олдог вэ гэхээр хүн Google дээр орж ирэхдээ хайлт хийлээ. Хайлтан дээр хамгийн дээдлэлт нь яадаг вэ гэхээр өөрчлөн хамгийн хамааралтай гэхээс илүү Google-ийн хамааралтай гэж бодож байгаа компани вебсайт болон сурталчилгаа зүгээр хамгийн дээдлэлт нь ингээд шууд гараад ирдэг тийм. Тэр хүмүүс мэдж байгаа тэгээд төлбөртэй ингээд гараад ирдэг. Тэрний клик хийсэн тоолонгоор нөгөө компани маань ингээд мөнгө төлөөд явдаг. Иймэрдүү бизнесийг ирэхэд бол Google явуулдаг. Тэгээ мэдээж вебсайтны хажуулалт ингээд баннер тавьдагсэн. Тэгэхээр сүүлийн үед бол тэгж баннер тавьж вебсайтыг бол тэгж айгүй муухай үзэмжгүй болох ер нь бол болцсон харагдаад байна. Тэгэхээр иймэрдүү мэдээлэл гарсан байсан. Надад илүү сонирхолтой санагдсан. Тэгээд Трампыг яснаас хойш хамгийн хэмжээний short-тай industry гэсэн чинь healthcare, тэгээд consumer discretionary, information technology гэдэг иймэрдүү industry дээр хамгийн short interest байна гэдэг байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь юу гэхээр healthcare дээр нь бол хамгийн их байгаа. Healthcare салбар маань илүү non-cyclical буюу хүн эдийн засаг сайн ч байсан муу ч байсан хүн өвдөх учраас өвдөд одоо жишээ нь юу гэх юм. Эмчилгээ шаардлагатай болох юм бол үр зээл тавих хамаагүй байр саваа зараас хамаагүй хүмүүс ерөнхийдөө эмчилдэг учраас илүү нөгөө амьдралын зайлшгүй хэрэгцээ гэдэг утгаараа non-cyclical гэж ерөнхийдөө одоо хүмүүс илүү ярилцдаг. Нэгсэндээ эдийн засгийн хямрал болсон эрүүл мэндтэй холбоотой салбарын хувьцаанууд дээрээс нь consumer staples буюу одоо хоол хүнстэй эсвэл utilities буюу тогны төлбөр өнөртэй холбоотой иймэрдүү салбар хувьцаануудыг хүмүүс илүү худалдаж авахыг зүй юм байна гэж ярьдаг. Тэгээд Трамп гарч ирснээр эрүүл мэндийн салбар дээр зах зээл маань нэлээд бэрш болсон байна. Хит хэмтэй холбоотой тэрний хамгийн чухал юм нь юу вэ гэхээр RFK Jr. эрүүл мэндийн яамны сайд болгож байгаатай холбоотойгоор зах зээл маань нэлээд спүкт буюу айгаад болсон баггүй. Тэгээд тэрнтэй холбоотойгоор хэдүүлээ ерөнхийдөө бол арилжаах гэдэг нэгсэн.
За 2024 он байна. Хамгийн бага савлгаатай жил болж байгаа гинэ. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол зах зээл маань өөрөө өсөлттэй байгаа. Тэгээд савлгаа гэдгээр ерөнхийдөө бол одоо жишээ нь юу гэдэг хитрхийх унж муунаад иймэрдүү хөдөлгөөнүүд маань нэлээд бага юм жил болж байна гэсэн. Тэгээд 2023 онд бол мэдээж 24 онд эдийн засгийн хямрал болно гэж айгүйх ярьжсэн бол чиглэн 24 онд эдийн засгийн хямрал болохоос илүү тэгээд зах зээл маш өсөлттэй юм хүчтэй жил байлаа. Тэгээ 2025 онд одоо эдийн засгийн хямрал албаны нөхдүүд маань яриад хэлсэн. Тэгэхээр 25 онд бас ингээ үргэлжлүүлээд өсөж явахыг үгүйсэхгүй. Тэгэхээр макро мен тэр утгаараа аюу хэцүү. Тэгээд 11 сар маань ерөнхийдөө бол онцгойд өсөлттэй сар байдаг. Тэгээд 17-оноос ерөнхийдөө 22 23 хүртэл захиал маань жоохон онцгой ч юм уу эсвэл нэг sideways байж байгаа. Тэгээд ерөнхийдөө өсөлтөө үргэлжлүүлээд явдаг. Ийм их дүр зурагтай дайт юм байна. Тэгээд энэ маань яг одоогийн бидний энэ 11 сартай ч гэсэн яг адилхан нийцэл явж байгаа. Сайн нэг хэд хоног бидний юу гэдэг бас жоохон айдлаачтай унтах гадаад юм шиг гүйл юм шиг 502-ын доорны 2 өдөр орж байгаа гэж интертэй нэг иймэрдүү байж байгаа. Тэгээд буцаад бисэн гараад явчихгууд угаасаа заа окей үргэлжлээд үсэх юм байна гэдэг иймэрдүү төлөв рүүгээ орцсон. Тэгээд энэ маань яг seasonality талаас харах юм бол бас батлагдж байна. Morgan Stanley, Goldman Sachs гэдэг том ерөнхийдөө бүсүүд маань татгалтай холбоотой таамгуудыг гаргаад явж байгаа. Тэгээд Morgan Stanley-ийн хувьд 2025 онд зах зээл маань 6500 цаашлбал бүр 7500 хүртэл явах боломжтой энэ гэдэг иймэрхүү таамгуудыг гаргасан байна. Тэгээ Berkshire болохоор 4500 гэсэн л байлээ л дээ. Тэгээ ямар ч байсан зах зээлийг өргөжлүүлэн хүчтэй өсөж явах юм байна гэдэг иймэрхүү таамгуудыг шинжээсэн маань гаргаад явж байгаа юм. Тэгээд equity risk premium гэдэг маань энэ маань юу гэхээр 10 жилийн засгийн газрын бондтой харьцуулах юм бол хувьцаа маань хэр ерөнхийдөө бол одоо attractive буюу худалдаж авах тохиромжтой хөрөнгө оруулалт байна гэдэг энэ хүү премиум хавуулдаг бол энэ хүү премиум маань 2000 оныхтай адилхан болж байна буюу зах зээл маань нэлээд боблий буюу одоо хөөсрөлттэй байна гэдгийг харуулж байгаа юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр нэгсэнд одоогийн байдлаар зах зээлийн маань үнэлгээ маань хит өндөр болсон байна гэсэн. Үнэлгээ өндөр гэхээр зах зээл заавал одоо чинь дараа 7 хоног дараа сар унах гэсэн үг биш. Гэхдээ яг үнэхээр чухал левелүүдээ алдаад доош байгаа ерөнхийдөө унаад хэлэх юм бол энэ хүн уналт маань нэлээд хүчтэй байх боломжтой байна гэдгийг харуулсан. Яг индексийг үлээ те S&P 500 индексийг компаниудын олж байгаа ашгийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулаад ингээ графикээр зурхаар ингэж харагддаг гинэ. Тэгээд энэ бас аюул сонирхолтой юм. Тэгээд нэлээд өндөр хэмжээнд ирсэн байгаа маань бид нэр. Тэгээд 2022 оны 1 сард хүрч ирсэн аюул өндөр тийм баблын хэмжээнд ирсэн байгаа ийм үзэл гарсан байна. Тэгээд 2000 оны .com bubble бол бүр энэ улаан зураас нас ийм амар дээр гарсан байсан юм байл л дээ. Тэгээд ямар ч хэлсэн харъя. Тэгээд хөөсөрсөн гэхээр л юм зах зээл шууд унана гэсэн үг байдаггүй. Тэгээд илүүтэйгээр юу гэдэг. Окей, зах зээл маань ерөнхийдөө нэлээд хурдтай, нэлээд хүчтэй давраад өссөн байх шүү гэдгийг ерөнхийдөө бол болчих зүгээрээ гэсэн. Scott Bessent гэж дуудах юм уу, Bessent гэж дуудах юм амар ч гэсэн энэ хүү маш мундаг макрогийн шинжээч hedge funds өөрийн гэсэн hedge fundsтай байсан, өөр hedge fund-уудад ажиллаж байсан. Тэгээд их сургууль багшилж ирсэн энэ хүн маань төрийн сангийн нарийн бичиг болж байгаа. Тэгээд Америкт ерөнхийдөө бол энэ өрөөс бид нэр үсэж хангалж гэхээс илүүтэйгээр хурдтай өсөлт төр дамжуулж ерөнхийдөө бол энэ өрний дарамт гарах хамгийн сүүлийн боломж бидэрт байна гэдэг иймэрдүү юм бичсэн байл надад бас ингэ сонирхолтой санагдсан учраас танаас бас хөрөнгө оруулсан маа. Тэгээд опшн дээр чухал төчнүүд байна ерөнхийдөө энэ put wall маань 5800 дээр байгаа. Тэгээд ахлал хэрэг унах юм бол ямар ч хэлсэн эхний байдлаар хүчтэй том support маань 5800 дээрээс уулзна гэсэн. Тэгээд би өмнө нь 5500 гихний том support байх болов уу гэж бодож ирсэн. Тэгээд ахлал маань аягүй хүчтэй өргөжлүүлээд өсөж байгаа учраас одоо бол уналт хэрэг орж ирэх юм хамгийн ихний левел дээр бол 5800 ерөнхийдөө бол онлно. Тэгээд 6000 дээр маш хэмжээний гамма цугларсан. Тэгэхээр зах зээл нь өөрөө 6000-ын дээр гараад явж хамаал гамма маань эрэг болоод энэ хүүсэлтээр үргэлжлээд лоувероо ерөнхийдөө тагаад үргэлжлээд савлаа буураад явах юм төлөвтэй харагдаж байгаа. Тэгэхээр тэгээд 6000-ын дээр гарсан бол үргэлжлүүлэн маш буулс гэж ойлгож байна. Тэгээд implied volatility мэдээ маань нэлээд хүчтэй унасан. Тэгэхээр сая зах зээлийг унж магадгүй хүлээлттэй байсан даагуунууд маань бүгдээрээ ядлуулсан байгаа. Тэгээд дээр энэ бол нэлээд болж мэдээлэл авсан. Тэгээд чартн дээр харах юм бол би бол энэ 5500 5600 хавцаа энэ хүү төвчнүүд дээрээс нэлээд анхаарал хандуулж ирсэн. Одоо бол миний бодлоор энэ дээр байгаа 5800 гэдэг
ханшин дээр бол нэлээд анхаарал хандуулаад явах зүг бахаа гэж байна. Ягаад тэгэхээр унууд миний бодлоор энэ дээр одоо саппорт авах магадaltaй гэсэн үг. Крипто дээр мэдээж би 150,000 ерөнхийдөө хүрэх боломжтой байна гэдэг ийм их бодолтой болсон байгаад байгаа. Одоогийн байдлаар. Тэгээд явандаа бол мэдээж хэдүүрхий бүүмэд. Тэгээд энэ дэрийг сонирхолтой юм юу вэ гэхээр MicroStrategy 5 жилийн хугацаатай ямар ч хүү байхгүй бонд гаргаад тэгээд тэр нь болохоор convertible bond буюу хүн хэрвээ хүсэх юм болсон дараад нь хувьцаа болгож болдог ийм бонд болгоод тэр хувьцаан дээрх strike price нь болохоор одоогийн MicroStrategy-ийн хувьцааны ханаас 50%-аас дээр байгаа байхгүй 50% premium. Тэгэхээр нэгсэндээ өөрийнхөө хувьцааг одоо байгаагаас нь 50%-аар илүү үнэтэйгээр зараад тэгэнгүүтээ зах зээл дээрээс зарж биткойн хорлоод авчих гэсэн. Тэгээ нэг юм санхүүгийн engineering маягийн financial engineering маягийн хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг зүгээр математикаа гаргалгаагаар нь бодох юм бол биш үү? Биткойныг одоо 100,000 байлаа гэдэг юм бол иймэрхүү сонирм механизм хийсээр байгаад 40-50% хөнгөлөлттэйгээр биткойн зах зээл дээр шууд худалдаж аваад байгаатай адилхан ийм механизм хийгээд байгаа. Тэгээ энэ ямар чиглэлээр очиж дуусах юм бүүмэд одоогийн байдлаар бол миний бодлоор үргэлжлэхээр юм шиг харагдаж байна. Үргэлжлэхээр барах уу бүр өөр компаниуд айл гэдгийг дуурайгаад эхэлсэн. SMTP хаа би нэг бичсэн та санаж байгаа бас нэг компани айл гэдэг MicroStrategy шиг юм хийгээд эхэлсэн. Mara гэдэг биткойны майнер бас юм хийгээд эхэлсэн. Тэгээд энэ хүү төрлийн механизмаас болоод нэлийн хүчтэй савлгаанууд одоо энэ криптотой холбоотой хугацаанд дээр бий болох бах. Тэгээд MicroStrategy маань нэг төрлийн нэг тийм хөөсрөлтийг бий болгодог нэг юм механизм үүсгэсэн чинь надад санагдаж байна. Тэгээд энэ удаагийн циклэр надад бол Ethereum-ээс илүү биткойныг барьсан баг илүү ашигтай байх болов гэж санагдаж байна. Тэгсэн дээр Ethereum хүмүүс бол одоо market cap нараа бага учраас биткойныг 50 үүсгэх юм бол Ethereum магадгүй 2.30 байлгүй тэгж бодоод байгаа. Миний бодлоор энэ циклэр бол үгүй байх. Миний бодлоор биткойн Ethereum-ээс илүү өсөөд Ethereum биткойноос илүү өндөр үнэлгээтэй болно гэдэг миний боддог байсан. Олон жилийн өмнө боддог байсан бодлоод ерөнхийдөө энэ удаагийн циклэр илүү хүчтэй нэг цаг тохиох гэж би бол бодож байгаа. Окей. Pit Network-тай холбоотой датануудыг Mizar-аас оруулсан гэсэн. Таад минь өөрсдөө үзүүлээд энэ датануудыг бүгдийг харж болно. Тэгээд Pit Network нь маш амжилттай байгаа. Тэгээд Total Value Secured буюу нийт одоо жишээ нь юу гэдгийг портфолио дээрээ хадгалдаг, эргэлдүүлдэг хөрөнгөтэй нь харьцуулахад Chainlink Pit-ээс илүү харагдаад байгаа байхгүй. Гэхдээ тэр маань бодох юм бол ойлгомжтой. За яагаад тэгэхээр Chainlink маань өөрөө хамгийн анхны Oracle төслүүдийн нэг бөгөөд дээрээс нь Ethereum дээр том төслүүд байна. Ерөнхийдөө бүгд Chainlink-ийг хэрэглэхээс энэ value өндөр харагдаад байгаа байхгүй. Бусдаар яг ингээд идэвхтэй volume гаргаж байгаа. Тэгээд Pit Network-ийн датаг хэрэглэж байгааг харах юм бол Pit Network нь өөрөө Chainlink-ээс илүү өндөр байгаа даа. Тэгээд Wintlink, Chronicle энэ төргээд энэ хит төслүүдийг харагдаж байлаа. Тэр Wintlink нь юуныхаас нь Tron дээр хэрэглэждэг иймэрхүү Oracle байсан байна. Тэгээд ястаа болох юм бол иймэрхүү Oracle шинэ төслүүдийг бас Pit-тэй өрсөлдөх ерөнхийдөө төслүүд байна уу гэдгийг судлаад хүргэе гэж бодож байна. Ямар ч гэсэн одоогийн байдлаар Pit маань зах зээл дээр бол үнэлэхгүй ялагч болж байгаа гэж би бол өрсөлдөж хандж байгаа. Тэгээд Express Relay гэдэг иймэрхүү шийдэл гаргасан. Энэ маань юу байсан бэ гэхээр minor extractable value-г ууруулах. Одоо чи гүйлгийг хийхээрээ шууд гүйлгийг чинь гүйцэтгэдэг smart contract буюу блокчейн дээр байгаа контрактаа шууд дуутахаас илүүтэйгээр гүйлгийг чинь хамгийн бага зардлаар хийж болох үгүй дуудлага худалдаа явуулчихж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр дуудлага худалдаанд оролцоод тэр гүйлгийг айгүй хямдар хийх гэдэг байгааг нь болохоор одоо structure гэж яриад байгаа байхгүй. Structure нь орж ирээд онцон дээр хучээд хамгийн бага зардлаар хийж өгөө. Тэгээд дундаас нь fee аваад явдаг иймэрхүү механизмыг хийж байгаа. Энэ механизм дээр маш олон DeFi төслүүд энийг айлхийг хэрэглээд эхэлсэн. Тэгээд Pit маань өргөжлөх маш инновацлог баг байгаа юм байна гэдгийг бол харуулж байгаа. Stake хийгээд урамшуул аваад governance-д оролцоод явах боломжтой болсон. Гэхдээ Америкаас бас хэрэглэж болохгүй. Одоо тэгээ миний хувьас бол хэрэглэж чадахгүй тэр портал руу орж чадахгүй. Яг ямар шүү байдлаа байнг харж чадахгүй. Тэгээ сүүлийн энэ VPN-ийг амар сайн болгоцлоод байгаа. Би энэ ямар төрлийн VPN хэрэглэж яаж энэс болтох вэ гэдгээ одоогоор figure out хийгээгүй л байгаа. Тэгээд Pit дээр бол иймэрдүү апдейт байсан. Ethereum Beam Chain гэдэг дараагийн Ethereum-ийн том апдейт буюу одоо монголоор юу гэдэг юм бэ шинжилгээг танилцуулсан ийм үйл явдал болсон.
Тэгээд энэ дээр ерөнхийдөө орж ирж байгаа зөндөө олон ингээд шинжилгүүд байгаад байгаа. Тэгээд хамгийн гол шинжилгүүдийн нэг нь юу вэ гэхээр одоо чинь стейк хийхэд заавал дор хаяг 32 шиг ийтэй байх гэсэн бол нэг ийтэй байж болно. Ethereum одоогийн байдлаар блок маань нэг 13-аас 14 секунд гэдэг бол тэрийг 4 секунд болгож бууруулах гэх мэтлийн иймэрдүү апдейтуудыг ярьж байгаа. Яг мэдээж гоё. Гэхдээ хамгийн инээдтэй нь 5 жил болно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зах зээл дээр айл хэдийн 4 секунд байтугай бүр 0.3 миллисекунд болсон гэдэг байгаа байхгүй. Одоо чинь сүүлийн network-ос сүүл гарсан апдейтийн дагуу бол финалатын 0.3 секундын дотор болдог тийм. Тэгсэн чинь Ethereum 4 секунд болохын тулд 5 жил одоо хөгжүүлэлт хийнэ гэж байгаа байхгүй. Ethereum бол яг утгаараа нэг тийм динозавр шиг болсон. Тэгээд яг одоогийн байдлаар миний бодлоор би Ethereum дээр цагтаа агуу bullshit гэсэн. Тэгээд яг leadership талаас ингээ харах юм бол одоо Vitalik Buterin байсан, Kevin Newsom тэгээд одоо Charles Hoskinson чинь фандуудын нэг гэж авдаг. Гэхдээ нөхөр тавааш бол код бичээгүй суугаад байгаа байхгүй. Одоо мэдээж Cardano гэдээ явж байгаа. Тэг ингээ харах юм бол leadership талаас код бичгээ болцсон, хөгжүүлэлт нэр яг идэвхтэй оролцоо болцсон. Тэгээ нэг юм өсвөглөн hungry байх болсон байгаа байхгүй. Тэгээд өөртөө энэ Optimistic Rollup, ZK Rollup энтергээд иймэрхүү технологиудыг айгүйх дэмжээд тэгээд тэрнтэй холбоотойгоор өөртөө ч айгүйх мөнгө хийгээд тэгээд тэр төслүүд маань өөрөө айгүй олон 100 сая долларын энэ босоод зарим нэг ингээд бүр тэрбум төгсөн хөнгөтэй энэ болоод эсвэл үнэлгээтэй болоод энэ ингээд явчихгууд conflict of interest буюу нэг corporate capture маягийн болчих жоох байхгүй. Одоо тэрийг яг энэ эрүүл мэндийн салбарт одоо чинь RFK тохиолдсон гэж яриад байгаа шүү дээ. Тэр маань юу вэ гэхээр эрүүл мэндийн салбарыг зохицуулах ёстой улс төрчид төрийн ажилчид байна. Эргээгээд нөгөө эрүүл мэндийн том байгууллага одоо компаниудтай худалд нь ажиллаад байдаг. Тэгээд давхар ингээд ажилтдаг. Нэгсэндээ өөрөө ингээд зохицуулах ёстой байгууллага дээр өөрсдөө ажиллаад байдаг. Тэднээс айгүй хэмжээний мөнгө аваад байдаг ийм буруу юм болоод ашиг сонирхлын одоо зөрчилтэй болчихлоо гэж яриад байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан миний бодлоор Ethereum дээр яг энэ layer 2-тоогоо Ethereum-ийн өөрийнх нь яг энэ mainnet маань conflict of interest ашиг сонирхлын зөрчилтэй болсон байгаа байхгүй. Ягаад гэвэл Ethereum-ийн layer 2 маань Ethereum-ээс илүү хурдан, илүү хямдхан, илүү лаг байж эднес ч өөрөөсөө үнцэнтэй байгаад мөнгө төрөг босоод ингэж явна шүү дээ. Тэр амар хөгжөөд бүгдээрнээс нь лаг болчих юм бол тэр бүх төслүүд маань өөрөөсөө байх шаардлагагүй болчих байхгүй. Тэгэхээр нэг ийм сонин юм руу орцсон. Тэгээд энээс өөрөөсөө зориг гаргаж бид нар энэ дээрээ буруу алдаа гаргацээ. Одоо нэг том ингээд бүр ингээд dramatic өөрчлөлт гаргая гэж бол өөрөөсөө хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор Ethereum энэ дээр айгүй том алдсан. Сүүлийн 2-3 жил алдсан. Ethereum хамгийн том алдаа юм. Тэгээд энийг ямарч нэгэн байдлаар засах юм төлөвлөгөө гаргаж ярихгүй байгаа учраас миний бодлоор Ethereum бол үргэлжлүүлэн зах зээлийг хамгийн муу гүйцэтгэлтэй зооснуудын нэг байсаар байх болно гэж би бодоод байна. Яг ч миний бодлол юм шууд гарч ирээд тэр нэг шортлог гэж бол яриаггүй. Тэр мэдээж зах зээлийг дагаад өсгөх байх. Гэхдээ яг нэг тийм амангатл өсдөг зооснуудын нэг бол биш болсон гэдэг ийм бодлоо. За EG-ийн хувьд бол нөгөө нэг юу гаргана гэдэг яриад байгаа юм. Онлайн казино гаргана гэдэг. Тэгээд зөндөө олон ажлуудаас хийж байгаа энэ төр гэдээ яриад байгаа. Ямар ч үс EG-ийн хувьд бол Mono гэдэг энэ хүү зоочтор би бол үргэлжлэн буулж байгаа. Тэгээд энийг бол ажилласан харж байгаа. Andrew Tate гэдэг би ингээд сайн мэддгүй маа. Ямар ч үс энэ хүүхэд жоохон хүүхэд 18 хүрээгүй хүүхэд энэ төр хүчрхийсэн хүүхдүүдийг хүчээд энэ өнгөс энэ төр гэдэг хадгалаад явж байгаа. Гинт хэрэгтэй бач яваад байгаа. Тэгээд энэ онлайнаар мангар ууцсан. Тэгээд хэд хэдэн зоос мост ингээд shitcoin live on дээр авч маа. Тэгэхээр чинь shitcoin live-аар авснаа нөгөө дагчтайгаас өөрчлөлт юм байна л та баачга. Тэгээд тэрний нэг scamming бүрийн гүйлгээ мүлгээд янз бүр юмтай нэг баачга гаргаад биччихлээ. Энэ үгүй яагаад үгүй. Яа нэгтэй. Тэгээд энийг ямар ч гэсэн илчилсэн нэг юм нэгтэй юу байсан. Тэр нь тайлбар сонирхолтой магадгүй оролцсон. Тэгээд хүмүүс л одоо энэ залуу чинь гэж юу гэж хайхаад байгаа байхгүй. Honest question. How is MicroStrategy not considered a Ponzi scheme? MicroStrategy stock price goes up, sells. MicroStrategy stock to buy Bitcoin. This buying increases the price of Bitcoin. This makes the price of MSTR stock go up more. And round we go. What am I missing? Тэгэхээр яг энэ дэр нэг хэд хэд юмнуудыг ойлгох хэрэгтэй. Bond маань ихэвчлэн
өгөөж өгөх хэрэгтэй биш байгаа шүү дээ. Тэнгүүд эн чинь нөгөө нэг interest байхгүй бонд учраас ямар ч өгөөж өгдөггүй бонд байгаа даа. Тэгээд 5 жилийн дараа одоо чинь 5 тэрбум доллар зээлчээс 5 тэрбум доллараа 5 жилийн дараа өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд яг санхүүгийн онолоор үзэх юм бол өнөөдрийн 5 тэрбум доллар чинь 5 жилийн дараах 5 тэрбум доллартай тэнцүү биш байхгүй. Ягаад тэгэхээр 1 тэрбум долларыг бид нар дансан тэгээд хадгалах юм бол Монгол бол одоо чинь especially зээлийн хүү бол айгүй өндөрөөд хадгаламжийн хүү өндөрөөд учраас одоо чинь юу гэдэг 1 тэрбум төгрөгийг бид нар дансан тэгээд хадгалах юм бол жилийн дараа чинь 1 тэрбум 100 хэдэн сая болно доо. Тэгэхээр яг тэрнтэй адилхан доллар ч гэсэн тийм тий. Тэгээд дээрэс нь MicroStrategy маань өөрөө яг үндсэн бизнес нь өөрөө ямар нэг ашигтай энэ биш нэг сонин компани болоод хувирсан компани байгаа байхгүй сонин. Тэгээд тэр чи энэ компанийн хувьд одоо жишээ нь дискаунт буюу бодох юм бол энэ компани маань дунджаас жоох эрсдэлтэй компани за 10% эрсдэлтэйгээд бодох юм бол яг үнэндээ бол 5 тэрбум доллар чинь 5 тэрбум чи хэдэн ойлтож байна. Тэр байна. Тэгээд 1.10 power to the 5 гэд бодох юм бол энийг бодож чаддгүй юм шүү дээ. Google чи авт нэг суугаач. Power to the power of 5 161. За тэнгуүтэй 5 тэрбумыг 5000-д 161-ийг хуваах юм бол энэ чинь өөрөө 3100 байхгүй юу? Тэгэхээр нэгсэндээ 100 хуваагаад бодвол илүү зүгээр юм. 100% бодох юм бол 62% буюу яг үнэндээ бол өнөөдрийн 5 жилийн дараах 1 тэрбум доллар чинь өнөөдрийн 620 сая доллартай гэсэн үг байхгүй юу? Одоо 100 доллар байна. 5 жилийн дараах 100 доллар өнөөгийн 62 доллартай тэнцэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу вэ гэхээр 5 тэрбум долларыг өнөөдөр шууд аваад 5 жилийн дараа 5 тэрбум доллар буцааж өгнө гэж бодох юм бол Michael Saylor ерөнхийдөө юу хийж байгаа вэ гэхээр 1.5 тэрбум долларыг зөвхөн үнэгүй авчихсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд үнэгүй аваад зогсохгүй нөгөө юм маань convert хийгээд stock руугаа шилжүүлэхдээ одоогийн байгаа ханснаас нь 50%-аар илүү хансан дээр очиж солих учраас байгаа хувьцаагаа зах зээлийн ханснаас нь 50%-аар илүүтэйгээр ерөнхийдөө хүнд өгөх тийм хэлцээр доо орчих гэсэн үг байхгүй юу? Тэгээд зах зээл дээр очиод Spot-аар биткойн аваад өөрсдөө баланс дээр тавьчих жаа. Тэгээд компани дахиад балансан дээр амар том asset-тай болоод эргүүлээд хугацааных нь ханшин дийж чинь гэсэн. Тэгэхээр яг хүн яагаад ямар ч хүүгүүгээр 5 жил мөнгө төлж юм тэнийг юм хийх вэ гэж бодож байгаа хүмүүс байх юм бол 50%-аас илүү дээр ханшаар MicroStrategy-ийн хувьцааг солих эрхийг авч яана гэдэг нь илүү эрсдэл одоо шууд хувьцааг нь авснаас илүү эрсдэл багтай гэж тэр хүн үзээд байна л гэсэн байхгүй. Нэгсэндээ 5 жилийн хугацаатай баг дельтатай call option худалдаж авч байгаа. Тэгээд адилхан үйлчлэгээ гэдэг юмсоо ойлгомжтой санагдсан байл. It's okay заавал ойлгохад байхгүй. Ер нь бол нэг иймэрхүү өнөө ямар ч байсан биткойныг худалдаж аваад баланс дээр тавьдаг ийм механизм яваад тэгээд энэ MicroStrategy-ийн нээж илрүүлсэн гэх юм уу механизм маань өөрөө бүр нэлийн дэлгэрээд одоо өөр компаниуд хийж эхлэх гэдэг нэ гэсэн. Техас гэдэг Америкийн мууж яаж байгаа вэ гэхээр хятадд хөрөнгө оруулалт хийхийг хоригдсон гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энийг Kyle Bass шеэрсэн байсан. Тэгээд энэ маань хятадтай энэ худалдааны дай маань нэлээд өргөжөөд явах юм байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд өнөөдрийн арилжааны ID маань энэ хятадтай холбоотой ID-тай ч гэсэн нэлээд холбоотой. Тэгэхээр олон жилийн туршид Америкт улс төр болон Трампын зүгээс ч гэсэн хэд удаа ярьж ирсэн юм байна юу вэ гэхээр бид нар стратегийн чухал салбарууд дээр хятадаас бид нар хамааралгүй байх ёстой юм а гэдэг энэ хүү point-ийг нэлээд ярьж ирсэн. Одоо чинь green transition гэж ярьдаг. Тэгээд салхин тэрэм нарны хураагаар зай батарей нийтлэл ингээд шилжигээ тэнгуут тэр нөгөө үндсэн компонент тэрэнд нь оролцдог equipment-уудыг дандаа хятадд хийдэг учраас хятадаас хамааралтай болох гэдэг шүү дээ. Дэлхийд даяар эмийн салбар маань өөрөө хятадаас айгүй хамааралтай болсон. Эмийн орц бүтээгдэхүүн маань ойролцоогоор 30 гаруй хувь нь дангаараа ерөөсөө хятадаас ирдэг. Эмийн үйлдвэрлэл маань өөрөө дангаараа бараг 30% нь хятадаас өөрөө ирдэг. 20% нь энтгэгд үйлдвэрлэдэг гэсэн чинь нөгөө 20% нь энтгэгд үйлдвэрлэлтэй гол хувцуудаа бас эргүүлээд хятадаас авдаг гэх мэтлээ иймэр юмнууд болоод байна. Эмний судалгаануудыг хийхэд одоо чинь хатхан дээр ч гэдэм үү амтан дээр ингээд судалгаанууд хийгээд туршилтууд ингэж хийдэг. Тэрхүү туршилтуудын бас маш их хэмжээний олон хувийг одоо чинь хятадд хийдэг болсон. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр энэхүү эрүүл мэндийн чухал салбар маань өөрөө хятадаас айгүй хамааралтай болсон. Энэ хамаарлыг бууруулах ёстой юм а гэдэг дээр бол улс төрчид нэлээд санал нэгээд энэ дээр бол Трамп санал нэгдэж байгаа энэ дээр миний бодлоор Arctic санал нэгдэж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор
RFK хизээ гарч ирсэн байлаа ч гэсэн эдийн засгч чухал, эрүүл мэндийн салбар тэр тусмаа чухал. Тэгээ хятадас хамаарал багтаа энэ хүн хугацаанд дотор боломж байгаа юм байна гэдэг нэг юм гаргалгаа авчих гэдэг нэг зүйл. Тэгэхээр энэхүү айдыг ярьсан. Тэгээд энэ хүрээд YouTube дээр тавигдчихж байгаа бичлэг маань дуусчихын. Тэгээд анхаарал тавьсан сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн вебинараар уулзъя. Тэгээд төлөвлөлтөөр манай уншигч нар маань байж байгаараа тэгээд би бичлэгээ одоо унтраагаад тэгээд хоолгоо чиглээ тэгээд дахиад эхлэе заяа. 2 минут засварлаа.